За маш өргөн өрөөтэй судалгаа хийж одоо маш чухал санаачлага төвшүүлж байгаа маш ажил хэрэгч хандж байгаа энэ багт их баярлалаа. За надад яг одоо маш чухал нэг санал гэдэг юм уу үг байна. Эрүүл мэндийн салбарыханд гэж хэлье. За эмнэлэгт өвдсөн хүн очиж амь нас нь аврагдаад гардаг. За түүний дараа хичнээн удаан амьдрах вэ? Ямар чадвартай амьдрах вэ гэдэг нь түүний дараах эмчилгээний дараах амьдралынх нь явдал мөрөөс хамаардаг. Местаслын дараа эсвэл одоо эмчилгээний дараа ямар хоол идэх юм, ямар нойр байх юм, ямар дасгал хийх юм, ямар эмчилгээ хийх юм гэх мэтэр. За эдгээрийг бид нар нийгмийн эрүүл мэндийн 2 дахь, 3 дахь урьдчилан сэргийлэлт гэж хаас айгуу зааж сурж ирсэн. За тэгвэл энэ маань өөрөө хамгийн бага зардалтай магадгүй хамгийн зөвхөн хүний нөөцтэй ийм үйлчлэгээ болчиход байгаа. Монгол улсад өнөөдөр осол гэмтлийн дараа, хүнд өвчтний дараах амьдралын жил дундаж наслалтыг ижил төстэй орнуудтай харьцуулж үзээрэй. Үнэхээр бага байгаа. За өнөөдөр бид нар бүгдээрээ нийгмийн эрүүл мэндээр ярьдаг. Монголд шинэ эмнэлэг, шинэ аппарат онцлогоо энэ төр нэмэгдэх нь дундаж одоо жирийн иргэний эрүүл мэндийн үзүүлэлтэнд 5% нөлөөтэй. Магадгүй 6-7% нөлөөтэй гэдэг бид нар бүгдээ мэдчихэж байгаа. Харин эрүүл аж төрөх ёс, эрүүл мэндийн зардалд одоо нэмж өгснөөрөө эрүүл аж төрөх ёс буюу эрүүл мэндийн боловсрал, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд 1, 2, 3 дахь түвшиндөө ижил жигд зөв хуваарласнараа тухайн хүний иргэний эрүүл мэндийн 40% нөлөөтэй гэдэг бид нар бүгдээ мэдчихэж байгаа. Бидний одоо олон жил үзэж сурсан ийм л онол. За ингээ энэ дээр нь эргүүлээд ингээ харахаар өнөөдөр одоо 3 дахь лавлгаа шатны эмнэлгүүдээр эмчлэгдэж байгаа хүмүүс төр эмнэлгээс гарахдаа за би ийм одоо мэдсэлд орлоо. Ийм одоо үйлчлэгээ авчлаа. Дараа нь яах вэ гэдэг тэр одоо үйлчлэгээний хэсэг бол ингээ үндсэндээ байхгүй тасалдаж ингэж явж байгаа. Тийм ч учраас өнөөдөр олон одоо эмчилгээг Монголд хийх боломжтой мөртлөө хүмүүс гадагшаа явж байна. Маш их мөнгө гадагшаа явж байгаа. Тэгэхээр энийгээ бид нар нийгмийн эрүүл мэнд гэж хараад 1 жил гаруй хугацааны өмнө баталсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхаа хуулийг малгай хуулиа бусад салбартаа уялдуулад одоо байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинжилгээгээ уялдуулж бүтэц зохион байгуулалтын хувьд болон алсын хараа засгийн газрын урт богино хугацааны баримтчгуудтайгаа уялдуулан сайжруулах юм цаг болжээ гэж бид үнэхээр байгаа. За 2 дахь чухал асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг одоо ярихсаар хагаад одоо би ч баг хүмүүст баг залхаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаар ялангуяа тэр ICF-ийн асуудлаар 2 амны тушаал гарна гэж яриад жил боллоо. Би өнөөдөр жилийн тайлангаа бичиж сууж байна. Энэ асуудлыг байнгын хорооны хурал олноор хилдэг яам болноос асуудаг. Тэгэхээр гэр бүлийн яамнаас сухаар эрүүл мэндийн яамтай ярилцж байгаа болно. Эрүүл мэндийн яам болохоор гэр бүлийн яамнаас гэж асуудаг. Энэ хандлагыг харахаас одоо бас жоохон ядарч байна, жоохон туйлдж байна. Хизээ тэр 2 сарын хамтлагийн тушаал гарахын гэж яригадаад 4 сар өнгөрсөн. Засаг одоо солигдлоо гэдгсэн. Тэгээд сайдан солигдсон ч гэсэн ажиллаж байгаа хүмүүс нь байдаг л бүтцэн бас байж л байгаа харагдана. Тэгсэн мөртлөө ерөөсөө ингэж санаачлага байхгүй юм уу? Яагаад ингэ гацаад байдгийг. Хөгжлийн бэрхшээлийн асуудал гэхээр манай яамны асуудал биш гэр бүлийнх гэд ингээд яваад байдаг. Гэтэл тэд нар ч гэсэн үйлчилгээний нэлээд их хэсэг бол нийгмийн эрүүл мэнд шүү дээ. Хэдий болтол ингээд сэтгэлгүй хандах юм бэ? Би энэ дээр одоо дахин асуумаар байна. Эрүүл мэндийн яамныхнаас одоо энэ шинэ бүрэлдэхүүн байгаа бол энэ дээр бас онцгойлон анхаараасаа гэж хүсэж байна.